За сайн байна уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ хамтдаа амлсан ясаараа Binance-ийн Learn өрнөснээс нэгin хичээлийг хамтдаа үзээд за би та бүхэнд урьдчилаад асуултуудын хариултыг бэлтгэсэн байгаа. За тухайн хариултуудыг та нар маань хараад дагаж хийгээд 03 LDO гэдэг токеныг одоо өнгөө аваарэ. За тэгэхээр мэдээж learner руу оронгууд ихний 2 дахь хичээл. За start quiz гэдэг харна. Start quiz дарангуут тухайн төслийн тухай за ер нь ямар зориулалтаа ингээд ийм бичлэг байгаа. За энэ бичлэгийг мэдээж эхлээд бүгдийг одоо дуустал ингээд уншуулад үзэх хэрэгтэй. За ойлгож үзэх хэрэгтэй гэсэн үг. За тэгэнгүүт баруун дээдлийн болонд бичлэг үзээд дуусны дараа start quiz гэдэг бичиг ба. За тэр start quiz гэдэг дээр дарна. За хвчлэг бүрэн үзэж дуусаагүй бол дээдлийн баруун дээдлийн болон дээр гарч ирэх start quiz бичиг бол дарагдахгүй гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. За тэгээд start quiz дээр дарангууд нийтдээ нэг 8 асуулт байгаа. За тэр 8 асуултанд та бүхэн амжилттай хариулах юм бол юу яана гэсэн үг. 03 LDO авах боломжтой гэсэн үг. За би асуултуудыг энэ дээр зөв хариулттай скрин хийцэн байгаа. Тэгэхээр би бол одоо Ludo гэдэг төсөл юу юм уу гэж ярихгүй. Би зүгээр сонголтуудыг нь одоо A, B, C, D гэдэг дөрөв хийчээд нэгийн D ч гэдэг юм уу тэгээ шууд хэлээд өгöd яваад байна. Тэгээд та бүхэн асуултуудаа харж агаад зөвийг нь сонгоод амжилттай квиз одоо давангуудаа 03 LDD-г өнгө авах боломжтой байна гэсэн үг. За ер нь бол яг ингэж болох юм бэлээ. Одоо жишээ нь энэ 8 асуултыг эхний удаа оролдоод хүн одоо 6 асуултанд хүн хариулаад 2 асуултанд нь алдчихлаа гэж үдээ андуураад тэгэх юм бол ахиж эхлүүлээд буруу хийсэн 2 одоо юугаа зөв болгож засаад хийж болно. Тэгтээ ахиж эхлүүлэхдээ эхнээс нь л одоо бүх 8 асуултанд дахиад хариулдаг гэсэн үг. Тэгэхээр угаасаа сүүлдээ нэг 2 маяр хийгээд ч юм уу тэгээд ирэхээр хүн чинь шууд хариултуудыг цээжлээд ирчихсэн гэсэн үг. Гэхдээ яг би танарт бэлэн одоо хариултуудыг нь харуулъя. За нэгийн A, B, C, D гэж сонгочихъя. За нэгийн D байх нь. За 2-ын C байх нь, 3-ын A байх нь, 4-ийн за A, 5-ын A, 6 за энэ дээр 8 харагдчихлаа. 6-гийн 6 нь болохоор одоо энэ дээр 6 гэдгийг би яаж хараад байгаа юм бэ гэхээр 6 энэ дээр харагдчих байхгүй юу? 8-ын 6 гэдэг 6-гийн D, за 7-гийн C, 8-ын A байх нэ. Тэгэхээр энэ бүх одоо хариултуудыг та бүхэн харж агаад зөвийг нь яг сонгоод start quiz-ийг хийгээд тэгээд 03 одоо reward-аа амжилттай биш тийм rewarded буюу тэр 03 LDO токен амжилттай авах хэрэгтэй байх нэ. За тэгээд амжилттай бүх одоо энэ юугаа дарангуут квизэндээ хариулаад дуусангууд яадаг вэ гэхээр ийм бичиг гарч ирж байгаа. Quiz completed буюу асуултуудаа амжилттай боллоо гэд. За 48 цагийн дараа тийм үү ер нь бол ингээ шалгаарай гэсэн тийм утгатай. За тэгээд reward center гэсэн share гэсэн. За share гэдэг дээр нь дарангууд ерөөдөө одоо бусдад хуваалцах тийм боломжтой QR код энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр би мэдээж өөрийнхөө QR кодыг бас комент хэсэгт оруулж байна. Та бүхэн энэ 03 LDO токеныг амжилттай авахыг хүсвэл миний линкээр бүртгүүлээ. Линкээр дарж ороод цуглуулаарай гэж зөвлөх байна. За би эхнээс нь дахиад хариултуудыг нь тогтож харуулъя. Тэгээд за нэг нь одоо нэгийн ийм одоо холдертой холбоотой асуулт байна тийм үү. За энэний 4 байх нь. За хоёр дахь асуултын
A, B, C байх нь. За 3 дахь асуулт нь A байх нь. За энэ бол даваатай холбоотой асуулт байгаа. 4 дахь асуулт нь A байх нь. За энэ бол нөгөө stake smart chain-тай холбоотой, pool-тай холбоотой deposit token гэсэн асуулт. За дараагийнх нь 5-ын B байх нь. За 6-гийн D байх нь, 7-гийн C байх нь, 8-ийн A байх нь. Тэгэд энэ төсөл маань өөрөө Polkadot одоо тийм төслийг одоо токеныг сүлжээн дээрээ дэмжинэ ч гэдэг юм уу. Тийм утгатай өгүүлбэрүүд угаасаа бичлэгэн дээрээ байгаа. Тэгэхээр та бүхэн бичлэгээ маш сайн анхааралтай үзэх хэрэгтэй байх нь шүү. Тэгээд хэрэв бүр ингэж хийж чадахгүй байвал надаас одоо хувь чатаар асуултуудын хариултыг энэ скринүүдийг бас авч болно. Тэгээд юу гэсэн миний бичлэгийг бас үзээрэй. За та бүхэн анзаарч байгаа бол энэ дээд талд одоо энэ скрин шир хийсэн юун дээр энэ дээр жишээ 8-ийн 7 за ишингээ гүйлгэнгүүд 8-ийн 8 ч гэдэг юм уу байгаад байгаа. Тэгэхээр энийг нь тогтож харна гэсэн үг. Тэгээд асуултынхаа агуулгыг харна. Тэгээ хариултаа харна гэсэн үг байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.